цааны сонголын буудлын дээр дэлхийн бидний ярьцлаар алтан цагийн хэмээн гайхалтай цом маань газарлаа. За энэ хөл өмгийн хоргойтнууд энэ спортоор хичээлэгч, тамирчид, багш дасгалжуулагчид, Монголын хөл өмгийн холбооны удирдлагууд та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Уламжлал болсон дэлхийн цомын трофи тур аялал дэлхийн 51 улс 91 хотоор дамжих бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод ирж байгаад Монголын хөл бөмбөг сонирхогчид, тамирчдын өмнөөс болон хувьяасаа машид баярлаж талархаж байна. Монгол улсад тавтаа морилно. Монголын хөл бөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийн урмыг нэмсэн, бахархлыг төрүүлсэн содон сайхан үйл явдал болж байна. Монголчууд сүүлийн жилүүдэд багийн спортод ихээхэн анхаарал тавьж, хүүхэд залуучууд олноороо хичээлэх болсон нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирч байгаа гэж би үздэг. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккейн спорт зэрэг багийн спортоор хичээллэж байгаа тамирчид маань төв олон улсад тодорхой амжилт үзүүлж эх орныхоо нэрийг дуурсгаж байна. Сайхан байна. Монголын хөл бөмбөгийн холбоо нь менежмент, зохион байгуулалтын хувьд эрс шинжлэгдэж, хөл бөмбөгийн спортыг улам өргөн дэлгэр хөгжүүлэн шин амжилтад баг тамирчдаа хөтлөж байгааг би байнга ажиглан дэмжиж байдаг. Баяр хүргье та бүхэнд. Яг одоо Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Шижир болон түүний албаныханд тусгайлан бас баяр хүргэмээр байна. Та нар бол хөл бөмбөгийн хөгжилд шинэ уур амьсгал, далайц, орчин цагийн менежмент авчирч байгаад хөл бөмбөг сонирхчдын хувьар бас талархаж явдаг шүү гэж дахин хэлье. Шинэ зууны хөгжилд багаар ажиллах чадвар, багийн сэтгэлгээ юунаас чухлаар үнэлэгдэх болсон. Ийм чадварыг ирээдүйд иргэдэд суулгахад багийн спорт тэр дундаа маш олон хүнийг сонирхлыг татаж хамруулдаг хөл бөмбөг чухал ач холбогдолтой байдаг юм а. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд би багийн спортын хөгжлийг дэмжихэд өөрөө шалтгааллах бүхэл дэмжлэгийг үзүүлэхийг бас зорж явна. Дэлхийн цомтой Монголын хөл бөмбөгийн хоргойтнуудыг танилцуулах боломж олгосон трофи тур аяллыг Улаанбаатар хотоор дайруулах ажлыг зохион байгуулсан олон улсын хөл бөмбөгийн холбоо, Монголын хөл бөмбөгийн холбоо болон Coca-Cola компани удирдлагад талархал илэрхийлье. Баярлалаа та бүхэнд. Монгол тавтаа морилно. Монголын алтан цомд гар хүрэх ёстой ойрхон сүлбэгт байдаг нь дэлхийн авраг баг. Тухайн цом айлчилж байгаа улсын ерөнхийлөгч нар гар орох хэрэгтэй байдаг юм а. Эхөө Монгол улсын ерөнхийлөгч маань эргүү алтан цомд гар үрж байна. Эргүү цомыг Монгол ачааллын хөнөмөр оруулсан NSS Coca-Cola компани ерөнхий захирал Мегамарчев хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Шижир нар хамтдаа дурсгалын зураг цомтой ахуулж байна. Алтан цомтой хамт дурсгалын өдрийн зураг хэмээн Монгол улсын үндэсний шигшээ багийн хамт олныг хүндэтгэн өрье. Охтын шигшээ багийнхаа хамт олонгоос эмэгтэй хөл бөмбөгт өнөр хахалтай боломж байгаа. Эмэгтэй хөл бөмбөгийн хөгжилд хүнтэй хөнөмөр өрөөрэй. Цааш тийхэн